Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордуулмааргүй. Төшөв рүү ордуулмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За өрөмдөргөө үзэгчтэй энэ телевиз таавд байгаа та бүхэндээ баярлалаа. Логийн тав нэвтрүүлгийн 2025 оны отхон дугаар. За бас маш их сонирхолтой олон барилдаануудын дунд өрнөсөн ерөнхийлөгчийн цомын барилдаанд урамтай сайхан барилдаж төрүүлсэн Монгол Улсын Арслан Сэлэн аймгийн Цагаан нур сумын хараад Усын Арслан Орхон баяртай ярилцахад бэлэн болсон байна. За танд юун дөрөнд баяр хүргэе. За баярлалаа. Нийт монголчуудаа бас үндэсний эрх чөлөө те тусгай технологи зэрэг мандалцсан 114 жилийн баярын мэндийг хүргье. За тэглэх яг ярьсныхаа өмнө үндэсний эрх чөлөө буюу энэ тусгаар технологи бид бүхэн дахин олж авсан сэргээ мандуулсан гэдэг бол энэ 29-ний барилдааны хамгийн том гол утга учир гэж бодож байна. Бас яг энэ утга учрын талаар Монголын өв соёл за энэ үндэсний бүхий одоо олон нийтэд бас таниулж байгаа энэ цаг үеийн одоо шилдэг арслангийн хувьд ер нь тусгаар тогтнолыг ер нь юу гэж харддаг юм бэ гэдэг асуулт хэрэгтэй гэж бодож байна. Би нөгөө тусгаар тогтносон улс гэдэг хамгийн сайн мэдэрсэн юм маань одоо тий үндэсний их баяр наадам. Тэр бол бидний сэтгэл зүрхэнд бүгдээрээ мөнхтэй. Жил бүр тусгаар технологи тэмдэглэж өнгөрүүлдэг. Сүүлд бол би Physical Asia-д орж явахдаа лавг очрах туганд очиж мөрөхөд л туурга тусгаар ус ямар сайхан юм гэдгийг л мэдэрсэн. Яг тэгэхээр хичнээн 3.5 сая ч гэсэн бид нар бусад одоо зөндөө улс байгаа шүү дээ олон сая хүн хамтаа. Тэгтээ тусгаар тогтноогүй. Тэгэд хичнээн 3.5 сая ч гэсэн бид нар бас үнэхээр тусгаар тогтносон улс гэдэг сайхан юм байна гэдгийг тугандаа очих мөрөх тэр үед шар ус босч мэдэрчсэн. Тэгэлгүй яг хуу. За ялангуяа монголчуудын хувьд ер нь Азад энэ шоу маш их амжилттай болж өнгөрлөө. За та бүдэрийн ярих бас тодорхой нэг сэдвэмж гэсэн бас энэ шоутай холбоотой зарим зүйлс байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За барилдааныхаа талаар хоёулаа товчхон яриуд. Сая бол одоо 2 дахь удаага ингээд ерөнхийлөгчийн цомыг хүртлээ. 2022 онд өмнө хүртэжсэн. За ер нь дахиад хүртэх тэр мэдрэмж ямар хөө вэ? Шилдэг 120 чансан өндөр шилдэг 128 бүх барилдлаа тий. Өнөөдөр тэгээ сайхан барилдаж сайхан тэнгэр ивэж 2 дахь хүртэж маш их баяртай байна. За мэдээж бүх барилдаанууд хүндхэн байсан байх. Бас анхаарал төвлөрсөн олонний анхаарлын дунд байсан барилдаанууд байна. За энэ дундаас үзэгч бүх сонирхогч миний хувьд маш их анхаарал татчихсан нэг барилдаан бол Алтан цоож Арслантай хийсэн барилдаан тийм ээ. Та хоёрын хооронд бас их сонирхолтой юм байдгийн байна лээ. 4-ийн даваан дээр Улсын баяр наадамд бол 2 удаа таарад та давж исэн билээ. Одоо улсын цолонд хамгийн ойрхон бөхчүүдийн нэг гэж нэрлэгдэжсэн бүх маань ингээд нуглаан дээр таарсан байсан. Ер нь ямар хуу тактиктай төлөвлөгөөтэй барилдав. Одоо Арслан, Хурц Арслан бит хоёр ч одоо аюу олон таарч барилж байгаа. Тэгээд тухай бүртээ сайхан барилдааныхаа дүнэлтийг сайхан барилж байгаа. 2001 онд төрсэн. Ийм бүх. За 100% 4 тасаа сонгогдсон. Улсын Арслан Орхон баяр. 100 баярлалаа. За Сэлэн аймгийн Цагаан нур сумын хараад Монгол Улсын Арслан Орхон баяр. Аймгийн хурцлаа Алтан цоожийг давж 2 дахь удаага Алтан цомын барилдааны ерөнхийлөгчийн цомын барилдааны тэргуун баримт төлөвлөж байна. Алтан цоож Хурц Арслан маань үнэхээр тий баяртай хүчтэй сайн мөх. Тэгээ яг өөрөөхөө сайхан барилдаж тавлаа. Арслангийн барилдаанаас гадна за энэ удаагийн барилдааны онцлог бол үзүр түрүүнд аймгийн цолтой бүх гарч ирлээ. Аруулахыг хүсэж байгаа бүгчүүдийг санал авч байгаа ч юм уу те 21 аймаг гэвэл мэдээж дуусахгүй шүү дээ. За авирцаа. За баталцаа заны баруун тухай өрдсөн баха. За хавд аймгийн мөсцөн хараад аймгийн Арслан баярж авлаа. Тэргуун баримт төлөвлөлтлээ. За өсгөрөд харцгаад 2 шавна. Ерөнхийлөгчийн цомын тэргуун баримт төлөвлөж байна да. Ер нь том цолтой бүгчүүд л шүгэн дөрөөрөө гарч ирдэг. Том цолтой бүгчүүд, улсын цолтой бүгчүүд төрүүлдэг онцлогтой. 128 бүх чансан өндөр 128 бүх учраас ер нь их нэлээд өрсөлдөөнтэй аймгийн цолтой бүгчүүдэд бас их боломж олдохгүй хэцүү байгаад байсан. За энэ удаад бүр үзүр түрүүнд гарч ирж барилдсан барилдааны талаар за шин залуу аймгийн Арслан баярж авахлантай хийсэн барилдааныхаа талаар сонирхолтой. Баярж авахлаа Арслан маань өнөөдөр маш сайхан барилдаж тий. Хүчтэй
том цолтой мундаг өрсөлдөгчдөд авч үзэр түрүүнд гарч ирсэн. Битүүрийн хувьд бол олон жил хамт цуг бэлтгэл хийж байгаа. Тэнд нэгнийхээ алхаа гişгээ барилдаа ер нь бүгдийг андахгүй болцсон байгаа. Тэгээд манай дүүнүүд их мундаг барилдлаа. Одоо Монгол бүхийн эрхэм чанараар нийгэмд бас сайн сайхныг Тэгэлгүй байх. өрөөлж соён гэгэрвж түгээн дэлгэрүүлэгч болоод явж байна. За дамжаад ард нь гарсан. За гар уургалж ачаад даасангүй. За Сэлэнгийн цагаан урсан яриад Монгол улсын арслан Орхон-Баяр ерөнхийлөгчийн сумын барилдааны 2 дахь удаага авж байна. Тэгээд Баяр Жохлон Арслан аймгийн арслан маань бас өсгөрөд багштай бас хамт бэлтгэл хийж байгаа гэсэн тийм ээ. Хүн ер нь хэдийнээс хойш бэлтгэл хийж байна. Онцлог ер нь бас байж шүү дээ Баяр Жохлон Арслан. Тэгээ бид хоёр чинь их олон жил хамт бэлтгэл хийж байна. Жохоо хүүхдээ бас ахуулаад хамт бэлтгэл хийж үдээ зэрэгтэй тий. Ангал нэгнийхээ барилт нэг сайн мэдж байгаа. Жаргал Баяр зааныг авсан амиг бас их сонирхолтой байсан л да. Аймгийн цолтой бүгчүүд байсан. За бас өөр авах боломжтой бүгчүүд байсан. Жаргал Баяр зааныг Сэлэнг аймгаар өгүүлж барилдаг бас бүтэн нэг зааныг 5-5 дээр авсан тийм ээ. Тий. Яг тухайн үед сайхан заа ахыг амлаж байгаа тий. Нэг барилтыг тэгээ сайхан амлаж авсан байгаа. Ер нь нэг ам авах асуудал дээр одоо улсын наадам дээр ч тэр энэ том барилдаанууд дээр ер нь бүх барилдаанууд дээр их бодож авдаг байх. За Алтан цоож Арсланг бас ам авчиж байсан. Ер нь энэ ам авахдаа ер нь яг сайнаас нь шилээд авчий гэдэг одоо залуу Арслангийн ирч хүч байдаг байх. Дээр нь ер нь бас их төлөвлөгөө байдаг байх. Яг хөө тийм сайхан нэг гоё өдөр гэж байдаг та тий бас энтэй сайхан барилжуул барилчмаар юм шиг. Тийм өдөр гэж бас байдаг бүхэнд. Тэгэхээр яг тиймэрхүү үедээ л аль болох хүчтэй өрсөлдөгчтэй авч барилдаж үз тийм үү тий. Тэрнээс байнга аваад ийн гэж байхгүй шнэ. Мэдээж тавахын тулд аль өөртөө арай гайгүй хэлбэр гэсэн бүхэл аав шүү дээ. Энэ гоё өдөр гэдэг дээр ер нь тухайн өдрийн байдал бас их нөлөөлт юм шиг байна тий. Өглөө босох ер нь тэр өдрийн мэдрэмж их чухал юм шиг байна. 29-ний тэр барилдааны онцлог юу вэ? Өглөө ер нь хэрэг ихтгэлтэй байв. Өглөө гарахтаа л ер нь өөртөө ихтгэлтэй байсан да. Сайхан ерөнхийлөгчийн хон цомыг нэг өргөчээ тий. Тэгээд ер нь би хаач сайхан жиг дулцсан, амарцсан, бэлтгэл сургуульд сайхан зэгдэрсэн байгаа болохоор тэгээд тэг зорж ирсэн. Тэгээд энэ сайхан хүчтэй өрсөлдөгчд байна. Тэгээд хамгийн гол нь одоо сайхан тэнгэр хэвэлээ. 2 дахь удаага энэ алдар хүндтэй цомыг хүртнэ гэдэг бол маш том амжилт. Ялангуяа энэ 128 бүхий цагийн чансаа өндөр томчууд бүгдээрээ оролцож байгаа энэ барилдаанд 2 дахь удаага төрүүлнэ гэдэг бол бас их том амжилт. Тэгээд ер нь энэ ам авах гэхээс гадна энэ том барилдаанд ялангуяа энэ өндөр хүлээлтэнд байдаг те бүх барилдаанд улсын наадамд ер нь энэ том барилдаануудад хүлээлт өндөр байдаг бүхчүүдийн сэтгэл зүй ер нь бас их чухал юм шиг байгаа. Ер нь тэр нэг юм за төрүүлэндээ гэдэг наадам дээр ч тэр том барилдаанууд дээр ч тэр ихтгэл хүлээлгдэг тэрийгээ бас их сошиалоор хүмүүс илэрхийлдэг. Энэ зүйлийг ер нь яаж давж гардаг вэ? Яг уу бид нар бол жилийн 365 хоног бараг бэлтгэл хийж байгаа шүү дээ өдөр болгоо. Тэгээ ер нь бол энэ хүлээлт юм чинь байнга байсараад сэтгэл зүйч хүртэл дасцсан. Тэгээ зохицуулаад сурцсан байдаг л да. Тэ одоо барилдаанаас барилдааны хооронд өөрсдөө удирдах сурцсан байдаг. Тэгээ дасгаас гадна бас их дарамт бас орж ирдэг байх. Ер нь тэр зүйл дээр яаж одоо өөрийнхөө сэтгэл зүй дээр ажиллаж яаж багштайгаа бас дэвжээнийхэнтэйгээ ер нь ярилцаж энийг давдаг вэ? Ер нь спортын хамгийн гол зүйл бол сэтгэл зүй юм лээ. Би бол яг дарамт гэж ерөөсөө хүлээж авдаггүй. Яг хүмүүс надаас юм хүсэж байгаа. Гэхдээ эн чинь хүмүүсийн хүсэл биш. Миний бас хүсэл явж байгаа учраас өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө бас хөдөлмөрлөж байгаа болохоор хамгийн нэг аз жаргалтайгаар тий өөртөө шаардлага тавиад бэлтгэл сургалтад байдаг байгаа. За мэдээж Орхон-Баяр Арслангаас Монгол түмэн бол маш их амжилтыг хүсдэг. За ялангуяа наадмаар хардаг. За 2022 оны наадамд үзүүлсэн. За тэр цагаас хойш л одоо хизээ дахиад улсын наадамдаа сайн барилдах бол гэсэн бас зүйлийг хүлээдэг хардаг байх тийм ээ. Тэгээ ер нь өнгөрсөн наадмаар энэ 6-гийн даваан дээр жага харамсалтайгаар унчих шиг болсон. Тэгээд тэр ер нь яг юу болоод өнгөрч үү?
Яг уу би хитрхи яарч барилцсных юм болов тий. Гэхдээ бас өрсөлдөгч маань бас тухайн үед нэг жоохон тийм яарсан л юм болцсон юм л да. Тэрнээс биш яг уу сайхан билгүүтайх маань харцаг болсон тий. Тэгээ яг өөрөөсөө л буруу хайдаг л та би. Одоо надаар л харцаг болох ёстой юм билгүй тий. Хамгийн гол нь бэлтгэл сургуультал тул сайн гээл бэртэл гэмтлээс гол нь хоол байх нь чухал гэж боддог. Яагаад тэгэхээр би 2023 онд их хүнд бэртэл авч ирсэн мөрний. Тийм тэрнээс хойш барилдаа нөгөө бэртлээ эдгэх гэж барилдаа нөөжиглэх гэж бас нилээдгүй хугацаа алдаж тий. Нилээдгүй олон имчилгээ тэгэл бэлтгэл сургалт гээл явсан да. Том шоунд оролцоод бас их барилдахаасаа гадна бүхий спортоос гадна инфлюенсерийн ажлыг бас их манай Арслан маань маш амжилттай хийж байна. Ер нь их монголчууд бол энд бол маш их урамтай, баяртай, талархалтай байгаа. За бэлтгэл сургалт маань ер нь сүүлийн үед их дагуу жигдэрж байна. Одоо ингээл он гараал цагаан сар араас нь бас наадамгүй явна. Сүүлийн бас нэг хэд хэдэн барилдаануудыг бас үндсэн бүх сонирхогчд маань бас Арслангаа өгүүлээд багш байлаа. Би яг нөгөө сүүлийн хэд хэдэн барилдаа үндсэн гэсэн бэлтгэл сургалтаа нөгөө тогтмол хийж байгаа. Инх хэрэгэл ах бит хоёр ч одоо яг шоуны үеэр хамт бэлтгэл хийгээл нэг нэгаа гिचнээ нөгөө шоуны зураг авалт ихтэй байсан ч гэсэн өөрсдийнхөө тий хамтаа бэлтгэл хийгээл нэг нэгэндээ хурцлаа л хамт бэлтгэл хийжсэн л да инх хэрэгэл ахтаа. Тэгээд дашамд өнөөдөр инх хэрэгэл ах маань сайхан Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг эрхэм цол хүртлээ тий. Ахтаа халуун баяр хүргэе. За Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. За ялчгүй та бүдэрийн яриа бол одоо өнөөдрийн энэ барилдаанаас гадна энэ Physical Asia гэдэг энэ том шоуны талаар за энд орж ирээд манай монголчуудыг бас маш олон улсад таниулсан тийм ээ маш их сайхан шоу болж өнгөрсөн. За шоуны сэтгэлдлийг танаас юу төрөнд сонсъё гэж бодож байна. Яг уу би нөгөө шоуны талаар яхад улс орноо төлөөлж орж байгаа шүү дээ. Тэр хүнээс бас айгүй хүч гард юм гэдэг мэдэрсэн. Хүн яг өөрийнхөө төлөө нэг хөдлөхөөр тий. Бүглүүт нь төрийн албан улсынхаа төлөө хамгаалж хөдлөх бас нэг өөр байт юм билээ. Тэгэхээр тэр болгонд шоу болгон дээр маш хариуцлагатай аль болох бүх бага яалахыг хичээж төрүүлэхийг хичээж ирсэн. Одоо ард минь одоо Монгол улсын нэр хүнд тэгээ бас манай мөнгөцний бүх юм нэр хүнд явж байгаа гэдээ маш их хичээж ирсэн л та. Шоуны 2 дугаар артист байранд орсон. За ер нь яг тэр хамгийн сүүлийн гэх юм уу яг шийдвэрлэх тэр мөчөд бол мэдээж сэтгэл зүй бол маш их хөдөлсөн. Тэрэнд одоо бид бүхний хувьд ч гэсэн дагаад маш их баярлсан, талархсан зүйл өрсөн. Ер нь тэр шоуны тэр төгсгөлийн мөчөд ямар хөө сэтгэл та бүхэнд ер нь төрж байв. Орж байх тэр үе яг ороод тэр нэг усаараа бахархаж байгаа тэр мэдрэмж бас их арай өөр баг тийм ээ. Одоо би тийч хамгийн анх орж байхдаа л нөгөө 7 улсаа хараад бас л нэг ихтгэл тийм тод биш байгаа шүү дээ тий. Бас хүчтэй өрсөлдөгчтэй баг бүрдсэн байсан. Тэгээ хамгийн гол нь яг хэдүүлээ зүгээр чадхаасаа чадахгүй хүртэл тэмцээ эцэг хүртэл тэмцээ. Тэгээ дараа нь харамсах зөвлөгөө сайхан их оронлогоо буцаал гэж ярьж байгаа ч гэсэн. Одоо хамгийн одоо бие биедрийн хувьд сэтгэл зүйн хувьд гэх юм уу хамгийн их одоо тэндээс хүнд давж гарсан одоо цаг мөч нь юу байв? Мэдээж ингээд бид бүхэн бол зөвхөн телевизийн камераар наанаа гарч байгаа гой сайхан зүйлийг харж байгаа шүү дээ. Тэрний цаана бол бас их хүнд цаг мөчүүд байсан баг. Энэ одоо нөө хичнээн Netflix-ийн шоу нэвтрүүлэг ч гэсэн яг тэмцээн уралдаан дээр ард болж байгаа зураг авалт дээр бол үнэхээр нөгөө чангуулж исэн тий. Аль болох хүний төсвөр төвчээрийн дээд хязгаарыг тулгаж тэгээ одоо яг үзэгч зүрж байгаа нь бол нөгөө монтажтай үрж байгаа шүү дээ. Тий, монтажгүй бид нар ч бас тэмцээн уралдаан бүр 24 цаг зураг авч хооронд өрсөлдөж исэн юм байна. Цаг 2 цаг 30 минут тэр 1.2 тоныг зогсохгүй төрж исэн юм байна. 100 орой тойруулахад тэг энэ болгоно ерөөсөө хэцүү байсан л та. Тэгээд яг шүдэ зугаал бүгдээр хамтдаа гээл гарсан л та. За ер нь бол тэр шоуны дараа маш олон хүмүүс одоо яг энэ Physical Asia гэдэгт анхаарал хандууллаа. За та бүхэн шоуны бас шилдэг оролцогч ч гэсэн олон хөтөлбөрүүдэд оролцож байгаа шүү байна тийм ээ. Одоо дараагийн та бүхний үзэгчд барихаар бэлтэж байгаа хөтөлбөр дараагийн зүйлс юу нэг юу байна? Одоо нөгөө сая нэг хүмүүс сонссон багтаа тэг нэг 12 сарын 24 Солонгос цацагдсан нөгөө Welcome to Mongolia гэдэг энэ бүр тусгай дугаар баярын. Тэгээ 100 сарын баярын өмнө цацагдаад одоо шинэ жил гараад 1 сарын 1-2-нд яг дэлхийд цацагдана гэсэн үг. Тэгээд энэ 4 ангитай яг уу
маш богино хугацаанд бид нар нэг 2 өдрийн дотор нэг Монголыг товчхон Улаанбаатар хот тий. Тэгээд энэ оролцогчдыг нэг товчхон харуулаа Монгол соёлыг товчхон харуулах гал зүтгэсэн л дээ. Тэгээд нөгөө Netflix-ийн баг нь 2 өдөр ирээд нөгөө зураг авалтаа хичээл явцсан гэсэн үг. Яг энэ шоутой холбоотой мэдээж бүх зүйл, бүх асуудлууд, бүх хэлж байгаа ярьж байгаа комент болгон эерэг сайхан байсан бол энэ дундаас ингээд хамгийн их сэтгэл буугаад бас юм бодогдуулаад тэгжсэн зүйл юу нэг юу вэ? Манай продюсер хэлжсэн үг байгаа л та. Тэ. Нөгөө Монголын зуны сайхныг хүн болгон мэднэ. Одоо дэлхийд даяараа мэднэ тэ. Тэгээ бас ямар хуу агуу төгтөө орныг дэлхийд даяараа л мэдж байгаа. Манай продюсерын гол юм одоо Монгол хүний мөн чанарыг харуулж чадсан тий. Энэ Монгол орны сайхан одоо байгаа энэ сайхан гайхамшигт бүх зүйлийг нөгөө нийтлэгсийн шавгаар Physical Asia шавгаар харуулж чадсандаа маш их баяртай байгаа гэж хэлж ирсэн. Тэгвэл тэр үед сэтгэл хөдлөөд бас давхар Монголын одоо өвлийн сайхныг дэлхийн мэддэг болно гэж хэлж ирсэн байхгүй. Тэгэхээр бас гоё санагдчихсан л та. Тэр яг. За тэр шоун дээр гарсан зүйлс монголчуудын Монгол хүний төсвөр төвчээр оюун ухаан маш олон зүйлсийг харуулсан. Тэр зүйл мэдээж амжилттай болж та бүхэн маань амжилттай сайхан 2 дугаар байранд орсон. Энийний цаана бол магадгүй ингээд төр засгаас ч юм уу хин нэгэн хүн үнэхээр зарим зориодч биелхийвч чадхааргүй тэр Монгол орноо, Монгол өв соёлоо сурталчилсан тэр зүйлс болсон. Одоо ч тэр сурчлагаа, одоо ч тэр сайхан зүйлс үргэлжилж байна л да. Энэ тал дээр юу н Арслангийн хувьд ямар хөө бодолтой байна? Би бол тийш бодож одоо нөгөө зүүн өмнөд Азад болон тий Солонгос, Австрал, зүүн өмнөд Азиудын улс орнуудаар үзэлт хамгийн өндөр байгаад байгаа юм лээ. Тиймээс ирэх зуны наадам одоо энэ хавраас л ер нь Монголын аялал жуулчлалын хөл хөдөлгөөн их хэсэг байх гэж найдаж байна. Тэгээ тэр болгон дээр яг бүгд л нөгөө гол юм тий сайхан сэтгэлдээ буцаая. Аль болох монголчууд минь тэгээ илдэг Монголоо сайхан харуулаа сэтгэлээсээ буцаагаараа л гэж хүсэж байна. Тэгвэл аль болох олон хүмүүс жил болгон л ирэх баг. Одоо ингээд шоунд оролцсны дараах тэр мэдрэмж байж үү те монголчууд сайхан хүлээж авч байгаа. Ялангуяа зүүн өмнөд Аз, Юуны Азад, Солонгос, Япон ингээд Арсланг очиход бол ингээд маш их олон хүмүүс таниад та хэд хамтдаа бас ингээд олон зүйлсээ хийгээ явах. Тэр мэдрэмжүүд мэдээ сайхан байсан баг. Тийм. Сайхан юм билээ. Одоо нөгөө анх бид нар шоунд ороход Солонгос байгаа тийч танихгүй те. Нөгөө Еврогол явж байгаа шүү дээ. Студ руугаа. Тэгээд сүүлд ч одоо яг тэр юуны ажлын шугамаа 2 удаа явсан. Тэгэл онгоцон дээр дөнгөж буугаал хүмүүс таньж эхэлж байгаа чинь онгоцны бодол дээр. Тэгэл гоё юм билээ. Яг л Монголд явж байгаа юм шиг л. Тийм сайхан мэдрэмж авсан л та. Одоо Instagram даагч чинь хэд хүрсэн бэ? 460 мянга хүрсэн байна. 460. За монголчууд 20%. 30% байгаа. 30% байна. 70% нь гадаад байна. Улс болгоноос. За өнгөрсөн хугацаанд бас их олон хүмүүс Арслангийн барилдааны өгүүлсэн. За дээрэс нь яг энэ шинэ үед гарч ирсэн нэг шинэ үеийн сайхан томцолтой бөхчүүд байна тийм ээ. Би тэр ахуулгаар би танаас асуух хүсэж байгаа зүйл нь ер нь энэ үндэсний бүхийнхөө хөгжлийг мэдээж залуу хүн болгоны зорилго бол цолоо ахиулах, улсын наадамдаа төрүүлэх, сайн барилдах тийм ээ. Гэтэ ер нь цаашдаа энэ ингээд үндэсний бүхийн энэ хөгжлийг яг юу гэж харддаг юм бол тэгээд залуу хүмүүс мэдээж арай өөрөөр бүх зүйлийг харддаг баг. За ялангуяа ингээд олон улсад энэ хөл тавиад шоунд оролцоод гадагшаа ингээд боломж байгааг харсан хүний хувьд би их сонирхож асуумаар байна. Одоо манай Монгол улс чинь энд нөгөө фестивал болдгоо шүү дээ. Тэгээ тэр үед чинь нөгөө үндэсний бүхний зодог шуудаг малгайтай тугаа барайл гараад тэр хүмүүс гадаадд ойлгохгүй шүү дээ. Одоо л ерөөсө хаан чарсан ерөөсө шууд мэддэг болцсон байлээ. Монголын үндэсний бүх байна гэдэг. Тэр энэ бас нэг давуу тал болж эхэлж байгаа юм тий. Эхлээд дэлхийдээ танигдчихна. Одоо явандаа магадгүй сум ашигч болох юм лөө тий. Өөр гадны улсын хүмүүс маань за заавалч наадмаар монголчуудаа барилдан тий. Наадмын бус үед нь яг том бооцоотой барилдаанууд ч юм уу эсвэл тийм сум ашиг болж болох боломжтой байх л гэж боддгийн яах вэ? Тэр гэхдээ зүгээр л миний хувь юм бат. Би яг тантай адилхан бодолтой байдгийм л да. Тэгээ тэрийг бас танаас асуух гэжсэн та бас сумаа гэж хэлчих гэж байна. Мэдээж бид бүхний зорилго бол улам их энэ үндэсний өв соёлоо таниулах, энэ үндэсний бүх сонирхож байгаа залуучуудынхаа энэ үдж байгаа байдлыг улам нэмэгдүүлэх тийм ээ. Энэ зүйлд анхаарах хэрэгтэй. Магадгүй олон улсад гарахын тулд бид бүхэн мэргэжлийн спортын төрөл болгоод энэ зүйл дээр анхаарал явуул бас их боломж бол их харьцангуй байгаа
сонирхох ёстой бол сонирхох юм болов уу гэж би хувьдаа харж байна л да. Та энэ дээр ер нь ямар хөө бодолтой байна? Би яг бас яг залуу нөө тэгж боддог л да. Яагаад сумаа шиг хөгжүүлж болохгүй гэж тий. Гэхдээ яг энэ чинь нөгөө үндэсний спорт учраас наадмаа яг ингээд одоо Монгол туурхтан гэдгээр гоё тий авч яваад бус үед нь аль ч улсын хүмүүс тий барилдаж тэгж амжилт гаргаж болно гэж боддог л да бас барилдаанууд дээр. Магадгүй ихэнх үедээ амжилтыг үзүүлэх бидний одоо гол зүйл маань алдагдаад ч юм уу эсвэл гадны одоо бирта чадaltaа бөхчүүд маань барилдаад энд бол ингээд өрсөлдөөн үсээ явах. Гэхдээ төрөлх энэ Монгол хүний цуснд байдаг бид бүхний өөрсдийнх нь яг одоо уул бяр чадлыг бол ер нь яванда би бол их урт хугацаанд бол ингээд нэг гадныхан бол ноёлоод явахгүй байх гэж бодож байна. Одоо сумаач гэсэн сүүлийн үед бол бид бүхэн мэдэндээ 2000 оны тэр 90 оны сүүлээр эхлүүлсэн тэр бодлогын дараа монголчууд очоод за бүр Европын орныхон хүртэл очоод тэнд амжилтаа сайхан барилдаад авар гарсан цолуудыг нь авч ийсэн тийм ээ. А одоо бол байдал эсрэгээрээ явж гэнэ гэж би хувьдаа харж байна тийм ээ. Би тэгтээ нөгөө сая physical easy-д орж явахтаа л мэдсэн л дээ. Монгол хүний нэг юм биар шүрмэс нэг ондоо идэм байх тий. Монгол хүний нэг юм аж ахуйч ухаан гэх юм уу Монгол ухаан гэж бас бэйдэг юм байна гэдгийг тэр үед л тэр гадаадын тамирчдыг хараад ер нь мэдэрсэн л дээ тодорхой хэмжээнд. Бас арай л өөр байдаг юм билээ. За та бүхэн бол багаараа оролцож исэн. Та бол Монгол хүний саяын одоо хүч чадал ч юм уу төвчрийн талаар хэлж байна. Энэ Монгол эмэгтэйчүүд бас их онцлогтой бас урухантай, хүчтэй чадaltaа, төвчээртэй байх шиг үсэн. Багийнхаа эмэгтэйчүүдийн талаар ер нь нэг ямар бодолтой явж байна та? Ер нь бас айгүй их төвчээртэй яг урдаа оногдсон үүрэг талгаараа өөртөө байгаа хамгийн нөөц болцоогоор хамгийн сайн биелүүлжсэн. Тэгээ яг манай энэ оролцсон тамирчид бол тэгээ сайхан оролцсон ер нь бүгд яг л байдаг шавхаж хичээж л оролцсон. Одоо хинтээ нарай илүү дотн ойлголцож байсан бэ гэх юм уу? Одоо ойрхон байсан тамирчин оролцогч нь юм байсан манайхаас. Ер нь тэгэл бид чинь бүгдээрээ л ойрхон байсан. Яг тэр нөө хүлээлгийн өрөө байгаа, нөө халаалтын өрөө байгаа. Тэн дээр бүгд л яг багаараа улсынхаа багаар яг арын албаныхан хажууд нь орчуулагч нөгөө массажист эдэр бүгд байгаа. Тэгэл тэр үед яг арын тэр өрөөнд л бид нар халаалтаа хийгээл яг зургуулаа байжсэн. Тэгээд манай сэлгээний хоёр маань яг буудалтаа тий хүлээгээ байжсэн. Лав гэрэлцэн байсан тийм ээ сэлгийн цэцэглээ хоёр. Тий. Тэгээд бид 8 бол яг л буудалтаа хамт ингээд нэг давхарт бууцсан тий бүгдээр ингээл өдөр тутам л хоол өглөөний цайндаа цуг ороод өдрийн хоолндоо цуг ороод хамт байжсэн. Багуу тасагтаа ер нь ингээд өрсөлдөө уламж чангарах үед ямар хөө мэдрэмж төрж бас ингээд эхэндээ бол мэдээж сайхан оролцчихъя бас боломж өгөөд амжилт гаргачихъя гэж бодож байсан багт. Өсгөл рүү бол амжилт гарах боломжтой байна гэдгийг та бүхэн бас хараад өөрсдөө итгэх итгэл нь бас нэмэгдсэн баг. Гэхдээ бид яг хөө тийм амарч бас нөгөө энэ багийг хожин тэр багийг хожин гэж нэг тийм итгэсэн байхгүй зүгээр л тултлан л тий ямар ч нөгөө ямар даалгавар ирэхээ бүгдээрээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ямар ч даалгавар ирсэн за тохоо идэл газ боловсруулаад хэдүүлээ аль болох хамаг байдгаараа л хамсах зүйлгүй л давцгаая гэж ярьцгааж байсан л та. Хамгийн хүнд бас л чанга даалгавар байсан шүү гэсэн даалгавар нэг ямар мэдээж бүгд л бие үүсгэж шаардсан даалгавар байсан. Элбэн дээр 1.2 тонн ачааг 100 тойруулах гэж байсан хамгийн чанга байсан. 230 минут тойруулсан. Тэр их урт удаан хугацааны бичлэг тэр их өрсөлдөөний хажуугаар бэлтгэл хийгээд байсан гэхээр бас гайхалтай. За тэрэнд ер нь ингээд гадныхан одоо тэмцээн зохион байгуулж байгаа тэр шоу зохион байгуулж байгаа хүмүүс маань ер нь ямархуу хандлагатай байв. Ер нь бас л хүнд зүйл шүү дээ. Тий. Ер нь бол зохион байгуулалт маш гоё болсон тий. Тэгээ би бол бараг 500-аад зураглаач байсан баг тийм. Яг бүх нөгөө засцсан дайсныхаа эргэн тойронд 360 камер байгаа байхгүй. Тэгтээ харагдахгүй шүү дээ. Тэгээ зураг авалтаа аван. Тэгээл арын албанд бас зөндөө хэдэн зуун хүн байсан. Тэгээл арын албаных нь хүн болгонд ер нь 2-3 болгонд нэг машин гаргаж өгч ийсэн. Ер нь зохион байгуулалт бол маш өндөр түвшинд явдаг юм байлээ. Тий. Гарах болгонд нэг орчуулагч дагаад явдаг. Тий. Яг тийм зохион байгуулалт өндөр, нууцлалын гэр айгүй өндөр маш л гоё зохион байгуулалттай болдго юм байна. Дэлхийн шоу яг тэгж болдго юм байна гэж яг л мэдэрсэн дээ. Анх санал тавьсан тэр мөчид ер нь хэрхэн хүлээж авсан бэ? Мэдээж энд ингээд улсын наадам том барилдаанууд гээд олон зүйлс бэлтгэл гээд олон зүйлс байгаа арслан. Яг эхлээд нөө бэртэлтэй л байсан л та тухайн үед. Тэгээд яг
За үндэсний бүхий төлөөлж орж байгаа чи яага болохгүй нэг ороо үтчих гээл. Тэгэл шуулуудад орсон л да. Олон хүмүүс олон зүйлсийг энэ үндэсний өв соёлтой зүйлсийг ярьдаг. За би бол хувьдаа энэ өв соёл энэ бүх зүйлийг хамгийн одоо томоор тээж авч байгаа хамгийн одоо үзэгчтэй түгээж байгаа дээл хувцас тийм ээ. Ёс чудаг гэдэг энэ олон зүйл дээр хамгийн томоор төлөөж авч байгаа зөв хүмүүс бол бүгчүүд гэж хардаг. Мэдээж олон зүйлс байна. Уяачаад монголчууд бүгдээрээ л байна. Ер нь яг энэ өв соёлыг энэ үндэсний зүйлээ хайрлаж хамгаалах тал дээр Арслангийн хувьд яг ямар бодолтой явдаг вэ? Яг оо нөгөө нүүдэлчин соёлтэй бид нар ч дэлхийгээс анзаарч юмчаад нүүдэлчин соёл маш гоё үзэсгэлэнтэй байгаль те энэ сайхан их орон тэгээ бас энэ үндэсний сайхан өв соёл хувцас тэгэл энэ ур ухаан гэл энэ бүгчл аяг Монголыг тээж явж байна л да. Тэгэд одоо эргээд ер нь дэлхийн ертөнц амар хурдуу гэж байгаа. Тэгээд хүмүүс ер нь эргээд юунд амраа дуртуулж нөхөр амар хамгаалан гэл ярьж хайгаад байгаа байхгүй хүмүүс. Аялал жуулчил ер нь бол тэгээ Монголын хөдөө тал нутаг энэ сайхан өвлийн байгаль, зуны байгаль энэ бүгдийг л ер нь Монголоос л аль болох мэдэрхийх те даваа тал юм байна л гэж би ойлгож байсан. Дэлхийд ер. Одоо шоуныхоо оролцогчдоо Монголд ирсэн. За та бас ингээд Солонгос өөр улсуудад бас яваад ингээд шоуныхаа хүрээнд олон арга хэмжээнүүд оролцож байна. За ингээ харахаар ер нь Монголд яг энэ үндэсний бүхөөс гадна олон зүйлс бол ингээд өв соёл бүхнийг тээж байна. Илүүтэйгээр ингээд бахархаад за энэ үнэхээр сайхан юм аа. Яг энэ зүйл маань монголчуудад үнэхээр байгаа үнэхээр гоё юм аа. Би Монгол хүнд болж төрснөөрөө энэ зүйлээр л бахархаж гин гэж бодол төрж исэн зүйлс маань одоо яг юу вэ? Энэ харьцуултаас би бол ерөөсөө хамгийн түрүүнд одоо Монгол хүмүүс чинь бас нэг юм сайхан илгэмсэг дайламтгаа тий юм арт хүн штэ. Ер нь бол нэгт бол Монгол хүний тийм зан чанар айгу гоё юм байна. Одоо нөгөө манай юуныхан хэлж байгаа байхгүй юу? Physical age-ийн гадны оролцогч зэрэг ирж байгаа ш. Монголчууд одоо ямар гоё илдэг юм. Тэ? Ямар гоё дайлдаг юм. Ямар гоё ингээд өөр юмсаг ханддаг юм. Бид нарт гэж байгаа байхгүй юу? Тунгуудаа ингээд хоёрт бол Монгол байгаль. Монгол байгаль үнэхээр сайхан. Тэ? Дураараа хааж гэрээ барьчихна, хааж галаа түлчихнэ. Энэ бол бид нар бас айгүй давуу тал бас онцлог байгаа байхгүй юу? Тэгээд энэ сайхан Монгол их орон ер нь бүх юм нь сайхан байна л да. за мэдээж Арслангаас, залуу Арслангаас одоо дэмжигчд нь маш их хүсэн хүлээж байгаа зүйл бол улсын наадамд дахиад амжилттай сайхан барилдаад олон төрөг аваасаа гэж бодож байна л да. Ер нь энэ үзэгчдийн хүслийг биелүүлж өөрийнхөө зорилгыг гүйцээхийн тулд мэдээж бэлтгэл сургалтаа цагаа ямагт сайн хийж байгаа байх. Тэгээд өөртөө итгэх итгэлийн талаар ер нь Арслан ямар хөө бодолтой байдаг вэ? Яг өөртөө итгэх итгэлийн талаар тэгэл аль болох үргэлжил өөртөө итгэлдэг талтай. Одоо суусан цэцнээс явсан тэнэг дээр гихчээр тий. Аль болох хөдөлмөр айгүй чухал гэж боддог. Тэг хөдөлмөрлсөн хүнд лаз ирнэ гэж айгүй их боддог. Тиймээс би одоо нөгөө сайн хөдөлмөрлөл тий. Эзэн нэгэн цагт ямар ч аз ирэх нэрнэ. Тэр үе чи бэлэн байх л ёстой гэж боддог. Тэг тэр азыг тосоход бэлэн бэлтгэлтэй, бэлэн хөдөлмөр сайн хийсэн байх ёстой л гэж боддог. За яг энэ асуулттай холбоотойгоор уялдуулаад асуухад гэх юм уу да. Улсын наадмын түрүү дахиад тэр түрүү үзүүрт очих тэр өдрийг ер нь хизээ гэж харж байна. Мэдээж өдөр болгоны бэлтгэл сургалт зорилго бол тийшээ чиглэж байгаа тийм ээ. За өнгөрсөн жилийн өмнөх жил бол үзүүр төрөнд очсон. За олон хүмүүс Орхон Баяр Арслан авраг цолонд хүрэх байх. Хүрээсээ хүрнэ гэдэгт итгэж байгаа. Тэгээд ер нь дараагийн хамгийн ойрын том зорилго ер нь юу вэ? Улсын наадам төрүүлэх мөн үү? Яг хоо мөн л дөө. Гэхдээ би бол тэгж аль болох сайн хөдөлмөрлөөл тий. Тэгэл ямар ч байсан хөдөлмөрлсөн байхад л заавалчгүй хүрнэ л гэж бодож байгаа. Одоо дараа жилийн наадам за ер нь их олон зүйлс Арслангаас хүлээлттэй байна. За энэ хугацаанд наан бас том барилдаанууд байгаа. Одоо ер нь барилдаануудаа гайгүй өнчгүй барилдаад явах юм байгаа сте. Тий. Ер нь бол яг бүх өргөний ганц хоёр барилдаа үнэхээр яг Алтан цомынхан барилдааныг бол өнчгүй тогтмол барилдаж байгаа би. Аль болох өнчгүй
тогтмол барилдахыг хичээж байгаа. Алтан цомын барилдаа мэдээж олон зүйлийг бүгжүүдэд өгж бүх сонирхчдод бас шинэ зүйлийг авчирч байгаа тийм ээ. Алтан цомын барилдааны яг энэ нэг тойргийн барилдаа хийж байгаа нь одоо том цолтой бүгжүүдэд ямар хүн нөлөөлж байгаа бол залуу бүгжүүдэд бол ихтгэл аваад бас нэг барилдаж үзээгүй бүгтэйгоо барилдаад үзчих. Наадмаас өмнө том барилдаанаас өмнө барилдаад үзчихэд юм л да. Би яг хөө тэгж бодсон. Алтан цомын одоо яг энэ жилийн болж байгаа нөгөө 8 баг болж байгаа шүү дээ. Энэ бол бас дараагийн төвшөнд авчирч ийн бүхийг те. Өмнө нь бол аймагс хүмүүст одоо бол яг үндэсний том 8 компани багтаа клубтай болж ийн. Тэгээд энэ чи бүхий хөгжил явж байгаа байхгүй бас. Энийг бас айгүй гоё үйл явдал болж ийн л гэж харж байгаа. Алтан цомын барилдаанд танаа бас амжилттай барилдаж байна. За одоо ер нь дараагийн барилдаануудыг хэрхэн төсөөлж байна. Мэдээж алтан цомыг өргөхийн төлөө багаараа хичээж байгаа бах тийм ээ. Бидэд бол аль болох тэгэл бэлтгэл сургуультай тогтмол хийгээл те. Аль болох нэгэндээ чадхасаа чадахгүй хүртэл юм тусалж нэмнээл. Тэгэл зорж ин да. Баяхныхаа талаар бас Арслан зарим зүйлсийг хэлвэл манай багч бас их би бол баг бол мундаг баг бүрдсэн гэж бодож байгаа. Тэгээд манай багийн гишүүд бол айгүй сайхан түшигтэй байгаа надад тий. Тэгээ багийнхнараа бүгднгээр нь бахархаж байгаа. Алтан цомынхаа баг ч гэсэн физикал эйсийн баг ч гэсэн ер нь хоёр багийнхнаар бүгднгээр сайхан бахархаж байгаа. Сайхан залуучууд байгаа. Ер нь энэ том барилдаанууд за улсын наадам гээд бүх барилдаануудад барилдаж байгаа бүх өрсөлдөгчл хүнд хэцүү байгаа. Гэтэ ер нь залуу Арслангийн хувьд хамгийн энэ цаг үед одоо ингээд барилдаанд харахгүй юм уу? Эсвэл одоо за тэр барилдаанд би илүү сайн анхаарандаа гэж төвлөрж байгаа барилдаан бүх юм байна. Би бол ерөөсөө дивизэн дээр гарч ирсэн альч давны өрсөлдөгч бол хамгийн хүнд хэцүү өрсөлдөгч гэж боддог. Яагаад гэвэл хүн урдах давгаад авгүй тий. Дээшээ том өндөр даваа ерөөсөө бодож болохгүй. Тийм учраас ер нь бүхэл өрсөлдөгчдөө маш нэгт юм ба. Барилдаг даа. Энэ өв соёл тээж байгаа гэж бид хүн бөхчүүдээ бас их хараад байдаг. За зарим нэг зүйлсүүдээр ингээд бөхчүүд мань бас алтай гаргадаг тийм ээ. Гэхдээ сүүлийн үед бол ингээд нэг юм би одоо бүх сонирхч хүний хувьд харахад зарим зүйлс бол ингээд энэ ч одоо нэг талдаа одоо тулааны нэгээ давахын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн шүү дээ. Зарим зүйлс нь бас жоохон хитрхи шүмжлүүд энэ үзэгчдээс бас орж ирээд ах шиг байна. За энэ нь ингээд та бүхний за шинэ үеийн бөхчүүд илүү амжилт гаргаж илүү энэ бөхөө олон нийтэд танил болгосноор нөгөө яг үндсэн барилдааны агуулга энийгээ сайн анзаарахгүй барилдааныг яг сайн мэдэхгүй байгаа хүмүүс магадгүй зарим тийм тааламжгүй зүйлсийг ярьдаг байх л та. Ер нь яг энэ бүхийн онцлог ямар байх хэвтэй. Тэмхүү зүйлүүдийг юу гэж хүлээж авч байна. Би яг бас арай өөрөөр боддог л доо. Яа тэгэхээр одоо яг тий сумын цол аймгийн цолтой тэгээд улсын цолтой бөхчүүд яг идэвхтэй барилж байгаа бол 3.5 саянд би 30 мянга байна гэж бодод байгаа юм. Тэгээд 30 мянган хүн болгон чи яг нэг хайрцагт эзэм шиг байж болохгүй шүү дээ тий. Тусдаа үзэл бодолтой тусдаа хүмүүс. Тийм учраас бас нөгөө яг аль болох бид нар нөгөө яг өв соёл талаас жудаг талаас юм нэхин зөв. Тэгвэл бас энэ болгон ч өөрөөр үзэл бодолтой хүмүүс байгаа учраас баригдах бас тийм боломжгүй л дээ. Тэгээ бас давхар одоо нэг үхрийн өрдөрг бол 1000 үхрийн өрдөрг гэхчээр яг зөв нэг бөхөл гээл явчвал тэгэл нөгөө хүмүүсийн шүүмжил юу дагвал дээ. Хамгийн гол нь би альва спорт альва юм шүүмжилтэй байх аягүй зүг гэж боддог. Тэгжиж нөгөө сайн муугаа ярилцаж шүгж штэ тий. Мэдээж хэтрүүлсэн шүүмжтэй биш. Зүйтэй шүүмж тийм ээ. Тий. Шүүмжгүй бол тэр чинь хөгжихгүй штэ. Тийм төгс юм гэж юусаа байхгүй. Олон жилийн хугацаанд Сэлэнг за цагаан нур сумаас том цолтон төрөөгөө байсан 2022 онд улсын арслан цол хүрсэн. Ер нь яг ингээд том цолтоо бүх төрөөд яг ингээд бөхчүүдийгээ манлайлаад явхаар аймаг орон нутгаас дараагийн шинэ үе ер нь яаж гарч ирдэг юм бэ? Илүү их дагаж татагдаж нэмэгддэг юм болов уу гэж би бас хувьдаа хараад байдаг л да. Энэ аймагуудын бөхчүүдийн одоо байгаа цол юмыг харахад яг ганцхан аймаг гэлтгүүл би нөгөө яг Монгол улс даяараа л нөгөө яг бүх үзэгч хүүхдүүдийн тоо жоох нэмэгддэг тий. Тодорхой хэмжээнд нэмэгддэг, тодорхой хэмжээнд дэмждэг гэж боддог. Тэгээ ер нь Монгол улс даяараа л жоох ингэ нэмэгдэж байгаа.
өсвөр бүх залуучуудын өсөл мөрөөдөл ингээд жоохон бүх тал руугаа авалч тий. Бүгд дуртай болж байгаа гэж бодож байгаа. За 90-ад оны сүүл 2000 оны ихэнх үеийн бөхчүүд маань маш сайхан барилдаж амжилттай барилдаж байгаа. Энэ хэрээр бас шинэ үеийн одоо Z generation гэж яриад байгаа. Энэ залуус маань ч гэсэн бас илүү бүгд дурлж байгаа байх. За мэдээж энэ амжилтыг бий болгоход ар гэр багш гэдээ маш олон зүйлс нөлөөсөн баг. Багшгаа тухай бас нэг баярын өдөрт сайхан мэдлэгээ дэвшүүлж. За ингээд ер нь нийт Монголынхаа ард түмтэй шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэн ирж байгаа ондоо маш сайхан амжилт бүтээлээр дөрөн гол нь эрүүл саруул байх болтугай. Тэгээд бид нар бол багштай үргэлж талархаж явдаг тий. Төдийгөөс өтөө хүртэл биднийг сайн бэлтэж түшиж тулж явж байгаа. Тэгээд одоо тамирч хүн хамгийн чухал нь ар гэрийн гэр бүлдээ бол тий хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг. Хамгийн сайн сайхан бүхнээрээ талархдаг аа. За нэвтрүүлгийн маань цаг ерөөдөө өндөрлж байна. За урилга хүлээж авч за бас их том барилдаан, том хүндэтгэл зориулсан барилдаан төрүүлж хоёр дахь удаага ерөнхийлөгчийн цомоо өргөсөн танд дахин баяр хүргэе. За урилгыг маань хүлээн авч шууд нэвтрүүлэгт маань орж ярьцлага өгсөнд бас их талархлаа. Мэдээж Орхонбаяр Арслан маань бас их олон ярьцлага өгөөд идэггүй бас нэлээд олон зүйлийг асуугаар бэлдсэн боловч яалтчгүй цаг маань ингээд өндөрлж байна. Тэгээд дараагийн амжилтын дараа дахиад сайхан өргөн дэлгэр ярьцлага хийх байх гэдэгтээ итгэлтэй байна. За маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж олцсон. Тэгээд сайхан баярлалаа та бүхэн тий. За баярлалаа. Та ч гэсэн сайхан баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа үзэгчтэй. Шинэ жилийн өмнөх 5-5 нэвтрүүлгийн отгон дугаарт маань Монгол Улсын залуу арслан баяр сайхны Орхонбаяр оролцлоо. За бид бүхэн яг энэ цаг мөчид үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын сэргээ мандуусны 114 жилийн ойн барилдааны дараа энэ хүү ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тэгээд монголчууд та бүхэн хотол олнороо сайхан баярлаарай. 2026 онд амжилт бүтээл эрүүл саруул хамгийн сайхан бүхнийг үзэгчтэй болон залуу арсландаа өрөө тэгээд зорилгоо биелүүлж усынхаа наадам төрүүлж авраг дахиад том золуудыг авраа гэж танд хүсэе. Сайхан оршигөө. За баярлалаа. Батулга ард түмний өвмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдад энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордгиймааргүй. Төшөв рүү ордгиймааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.